Сайн бацгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. За өнөөдөр би та бүхэндээ төлөвлөгөөгөө хэр явж гин, миний оны эхэнд гаргасан өөрийнхөө төлөвлөгөөндөө би хүрэхийн тулд юу хийж гинэ, яаж байна? Миний оны эхэнд тавьсан зорилтууд бас үнэхээр хэрэгжмээр байна уу? Хэрэгжих тийм болох уу байгаа мó? Энийг би ингээд эхний 3 сар бол өнгөрөө дуусчлаа. Өнөөдөр 4 сарын 15. Тэгээ та нар бодож байгаа зорилго төлөвлөгөөг гаргачаад бид нэр ингээд ажиллаад яваад бас эргэж хянах хэрэгтэй. Эргэж хянжиж болж байгаа юмаа үргэлжлүүлээд өшөө сайжруулна. Эсвэл бол болохгүй байгаа зэд зүйлсийг бид нэр хасаж залруулах магадгүй бүр амьдрал ямар нэгэн юм тохиолддог. Тэр үед бас юмнууд өөрчлөгддөг. Тэгээд ер нь уян хатан байх хэрэгтэй. Хүн хөгжиж дээшлэхийн бас нэг зайлшгүй байх шаардлагатай чанарууд юу вэ гэхээр уян хатан байх хэрэгтэй. Тэгээд өөрийгөө бас дүгндэг байх хэрэгтэй. Дүгнэхдээ бас яаж дүгнэх вэ тий? За тэгээд өнөөдөр зүгээр миний гаргасан төлөвлөгөөн дээр хэдүүлээ. Миний төлөвлөгөөнийг яг яаж үнэлэх вэ гэдэг үзье тий. Хамгийн нэгдүгээрт би та нарт ярьсан саяхан би талархаж байна цуврал дээр хэллээ л дээ. Би энэ зорилт төлөвлөгөө хэрхэн гаргах вэ гэсэн энэ бичлэгээ би оны эхэнд гаргаад ерөнхийдөө бол яг ийм 8 Тэгээ энэ 8 зөвлөгөөг бол анхаараарай гэд хэдэн онд энийг хизээ нийтлээ. 1 сарын 7-нд би энийг яг нийтэлж ирсэн юм байна. Тэгээд өнөөдөр 4 сарын 15 ерөнхийдөө бол улирлаар ингээд өөрийнхөө гаргасан зорилт төлөвлөгөөг та нар хянаж авах хэрэгтэй. Миний хувьд та нарт яг харуулъя л да. Гаргасан төлөвлөгөөгөө болохоор би ингээд өдөр бүр өөртөө харуулж авахын тулд ингээд тавьчихсан байгаа. Энийг хан дээр хатцсан болохоор ингээд бас жоох юм байна. За нэгдүгээрт бол би ном уншнаа гэсэн. За эхний сард би бол ном уншсан. 2-3 дахь сард уншаагүй. Яагаад вэ гэсэн би хичээлд явж байгаа л да бас сургуульд явж байгаа. Тэгээд энэ боломжгүй байсан. YouTube дээр бол бичлэгүүдээ бол байнга байрлуулж байгаа. Тэгэхээр энэ бол сайн байгаа. Дасгал би эхний сар хийсэн. Сүүлийн 2 сар бол хичээл сургууль тэгээд амьдрал бас тохиолдох юмнуудаас болоод хийсэнгүй. Сургуульдаа бол би явж байгаа. Блог пост гэдэг ерөнхийдөө бол энэ бичих юмудаа бол бэлдээд явж байгаа. Гэхдээ энэ 4 сард би энийг орхигдуулсан баа. 3 сарын талаас би энийг хийгээгүй. Тэгээд энэ ер нь бол ажил төрлөө эм секцтэй хийн гэж байгаа. Ингээд юм хүмүүс санхүүгийн баримтаа бол бүгднийг хийгээ явж байгаа. Санхүү зохион байгуул эд юмнуудаа байранд нь тавьж гэр орноо цэвэрлэх тийм ар гэрийн юмыг би өөртөө ойлгомжтой байхын тулд ингээд тавьсан байгаа. Энэ дээдлийнх нь бол сарууд. Тэгээд оны эцэст бол мэдээжээр аль болох олон зүйлийг хийсэн байхыг би хичээнэ гэж байна. Энэ доотлийнх нь болохоор өдөр болгон хийж байгаа. Энийг бол би талархлынхаа тэмдэглэл юм уу, YouTube-ийн бичлэг хийж байгаа гэдгээрээ ингээд явж байгаа. Ямар ч байсан та нар мэдж байгаа. Миний бүх бичлэгүүд бол ороод явж байгаа. Тэгээд юун дээр би хийгээгүй байна вэ гэхээр дасгалаа хийгээгүй байна, ном уншаагүй байна. За ном яагаад уншаагүй вэ гэхээр би мэрэгжил дэвшлүүлэх сургалтанд хичээл сууж байгаа. Тийм болохоор яг ийм уран зохиолын ном унших зав надад бас гарахгүй байна. Яагаад вэ гэхээр хичээлийн даалгавар тэгээд угаасаа хичээлийн ном угаасаа надад хангалттай их унших зүйл байгаа учраас та нар бас мэдж байгаа би ээж эхнэр айлын эцэгтэй тийм учраас хичээлээ хийн, гэр орноо цэвэрлэн, тэгэл энэ мянган ажлуудаа зэгцлэн, дээрээс нь хичээлээ. За хамгийн гол нь би хий гэж бодсон энэ YouTube-ийн бичлэгийг бол өдөр болгон хийж байгаа. Яагаад вэ гэхээр би энээс сэтгэл ханамж авдаг. Тэгээд энэ сэтгэл ханамжийнхаа энэ эрч хүчээрээ ч гэсэн би бас явж байна. Бас нэг зүйлийг би та нарт хэлэхэд яг энэ бичлэгийг би өдөр болгон идэвхтэй тавиад явхад өнөөдөр би 89 дэх бичлэгээ талархлынхаа тэмдэглэлийг хийлээ. Гэтэл зарим өдөрт бол над үнэхээр
бичлэг хийхэд хэцүү байсан. Би тэгтээ яаж хийж яагаад те надад талархах зүйл юу вэ гэдгээ дахиад бодоод байн бодоод тэгээд зарим өдөр бол талархах маш олон зүйлс байсан. Тэднээс алийг нь надад талархаж авах вэ гэдэг ч юм уу те. Гэх мэтчлэн хамгийн гол нь энийгээ би хийхийг хүсэхгүй байсан ч өдөрч байсан, хийхийг маш их хүсэжсэн, өшөө ихийг хиймээр байсан ч өдөр байсан. Уучлаарай. Тэгээд хамгийн гол нь энийгээ би хүн тавьсан зорилгонтой одоо хийн гэсэн бол хийх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр зөвхөн яриад байх юм бол энэ хизээч ажил болохгүй. Би л энэ бичлэгийг хийхгүй бол өөр хин ч хийхгүй. Бид нар өөрсдийнхөө тавьсан зорилгын төлөө өөрсдөө л одоо урагшаа хөдөлж явахгүй бол өөр хин ч та бидний өмнөөс хийхгүй шүү дээ. Та тэгэхээр тэр IELTS-ийн оноогоо ахиулмаар байгаа бол IELTS-ийн дасгалыг хий. Англи хэлээр сайжруулах байгаа бол тэрийг хий. Гэхдээ яагаад гэдгээ та нар бодох хэрэгтэй. Миний хувьд би яагаад энэ бичлэгүүдийг заавалчгүй хийнэ гэд хийгээд ингээ явсан бэ гэхээр энэнээсээ би өөрийнхөө хувь хүн бас миний одоо уран бүтээлч би уран бүтээл хийх одоо хүсэлтэй л дээ. Би бол нэг тийм мундаг хүн бол биш ч гэсэн хамгийн гол нь бусадтай ингэж харилцаж өөрийнхөө мэддэг зүйлсийг ингээ хуваалцаж инхээр надад нэг нийгэмд нэг сайн зүйл хийгээд хувь нэмрээ оруулчихсан юмсыг тийм сэтгэл төрдөг. Тэгээд тэрнээсээ одоо сэтгэл ханамж аваа. За би өнөөдөр нэг хүн тусалсан да. Өнөөдөр би энэ хүүхдийг одоо яаж их сургуульд өрөөгдөл бичих вэ гэдэг тэрэн дээр нь зөвлөгөөгөө өгчлөөдөө гэдэг ч юм уу тийм. Одоо энэ хүүхд ингээд амжилтанд хүрнэ, Монголын ирээдүй сайхан болно гэсэн нэг тийм гэрэлтэй бодол надад төрдөг. Би өөрөө ээж тэгээ амьдрал бол байнга үргэлжилж энэ хоолой хийн гэр цэвэрлэн тэгээд хичээлдээ явж гин. Тэгээд энэ дундаас нэг болоогүй юмнууд нь юу вэ гэхээр би дасгал эхний 3 сард 2-3 сард л ерөөсөө хийсэн. 2 дугаар сар бол угаасаа цагаан сарын бэлтгэл тэгээд ажил бас нэлээд байлаа. 3 сард бол бас бид нар чинь бүгдээрээ хавар болоод ханаа томоо бас нэг тиймэрхүү зүйлс байлаа. Тэгээ эрүүл мэндийн шалтгаанаар за тэгэхээр эднэрийг бол за ойлгож байна. Тэгээд энийг гэхдээ одоо эрүүл мэндэд би бол анхаарах хэрэгтэй. Хичнээн хүн амжилтанд хүрсэн ч гэсэн одоо биеийн муу бол тэр амжилтыг тодорхойлон одоо үр шимийг хүртэж чадахгүй. Тийм учраас би өөрийгөө эрүүл мэндэд сайн анхаарч дасгалаа сайн хийх хэрэгтэй гэдэг дээр одоо өөртөө бол хариуцлага таацах хэрэгтэй болж байна. Хамгийн багадаа 30 минут өдөртөө би идэвхтэй хөдөлгөөн хийж болно. Мэдээж яг өдөр тутамдаа би гадуур гараад алхаад явдаг. Гэхдээ тэрнээсээ илүү би уян хатан яг жилийн өмнө би юу гэж ярьжсэн бэ? Одоо жилийн өмнө ч гэж 12 сарын сүүлээр яг 1 сард би энэ бичлэгээ хийж тавьж байхдаа юу гэж хэлжсэн бэ гэхээр би уян хатан байдалтай болж одоо яг мөрөөдөл бол шпагат сурах байгаа байхгүй. Тэгэхээр Тэгэхин тулд би өдөр тутамдаа одоо халаалт хийх хэрэгтэй уян хатан бай. Хүн чинь одоо ялангуяа энэ суугаа ажил хийдэг хичээл сургууль тий одоо ширээний ард суудаг хүмүүс юу нэг асуудал юу вэ гэхээр хөшчдөг. Одоо компьютер дээр ингээл байнга ингээл хичээлээ яг байнга хичээл. Тэгэхээр хүн чинь хөгшөөрч өгдөггүй хөршөж өгдгээ гэдэг нэг тийм байна. Тийм болохоор эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Энэ дээр би өөрөө сайн хийх ёстой шүү гэдгээл байн сануулах хэрэгтэй. Тэгээ та нарт ч гэсэн миний энэ бичлэг та нарт сануулга болж одоо өгч байгаа. Хэрвээ та нар одоо өөрийнхөө хамгийн 1-р сар тавьсан зорилтуудаа мартцсан байвал дахиад эргээд та нар яагаад тэр зорилтуудыг тавьсан? Яагаад гэдгээ та нар дахиад асуу. Тэгээд юу нь болж ийн? Яг юу нь болохгүй байна? Тэгээ та нар өдрөө одоо өглөөдөө юу хийж гин өдөртөө яг юу хийж гин ихэнх цагаа юу зарцуулж гин хайда би солонгос кино үзчихдэг харин тийм тэгээ Voice Mongolia-г бас үзэж гин Potencent гэхдээ би одоо бас нэг ийм гаргаж ирлээ л дээ яг энэ өдрийн бүх одоо өдрийг ингээд бичиж тавьчихж байгаа хамгийн гол нь би өглөө өөрийнхөө цагийг бас нэг үр бүтээмжтэй өнгөрүүлээд өдөр бол ингээд яг бичлэгээ хийгээд болж байгаа. Оройдоо би бас хөшөө илүү гоё үр бүтээмжтэй өнгөрүүлэх болмоор. Тэгэхээр би өөрийнхөө яг
цагуудаа яг юунд зарцуулж ийн гэдгийг хянаад тэгээд өшөө сайжруулъя гэж бодож байна. Хүн өшөө сайжраал явна гэсэн. За тэгэхээр би та нараас асуумаар байна л да. Та нар оны өмнө тавьсан зорилго зорилтондоо яг одоо өдөр болгон та нар юм хийж гинөө. Миний хувьд бол өдөр болгон би энэ бичлэгээ хийхэд бол яг 30 минут яг зарцуулж байсан. Монголоор нэг 5 минут яриад, англиар 5 минут яриад, тэрийгээ засаад YouTube дээр ингээд нөгөө оруулахад нэг 20 минут. Тэгээд ерөнхийдөө бол яг 30 минут бол яг болдог байхгүй юу? Тэгэхээр та нар англиээ сайжруулъя гэж бодож байгаа бол тэрийгээ яг хийгээ явж гинөө. Эрүүл мэндэ одоо сайжруулъя, уян хатан болъё гэж таслаа хийж гинөө. Би хийгээгүй болохоор одоо тэрэн дээр ажиллах хэрэгтэй гэдгийг мэдэж байна. За тэгээд ямар ч гэсэн тайван амьдралыг бид нөр өөрсдөө цогцлоо. Хин одоо таны тавьсан зорилго зорилтын төлөө ажиллах уу? Зөвхөн та, зөвхөн би өөрийнхөө л өөр тавьсан зорилго зорилтын төлөө явна. Тийм учраас бүгдээрээ хамтдаа чаднаа. Урагшаа. Тайван амьдралыг Монголдо дараа уулзлаа, баяртай. Миний сувгийг захиалаарай шинээр ирсэн бол захиалаарай, subscribe гэж тавчиг дараарай. Миний бичлэг таалагдсан бол бас лайк даръя шүү. Лайк, subscribe. За энэ чинь таалагдлаа, захиаллаа. Сэтгэлдээр бас өөрсдийнхөө одоо тавьсан зорилго зорилтондоо хүрэхэд чинь юу тасалж байна? Одоо та нар өөрсдөө тий өөрсдөө л эзэн болно шүү дээ. За би одоо энэ бичлэгийг дуусгая. Тайван амьдралыг Монголда дараа уулзлаа, баяртай. Та бүхэн миний сувгийг subscribe улаан тавчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын тавчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.